Лука Дончич түүний эцэг нь Ислам улсын мэргэжлийн сагсан бөмбөгчин дасгалжуулагч байсан. Тэрээр Лукаг сагсан бөмбөгт дурлахад томоохон нөлөө үзүүлж ижээ. Түүний их Мириам Петербин гоо сайхны салбарт ажилладаг бизнес эрхлэгч. Лукагийн өсөж төрнөх үед ээж нь хамгийн том дэмжигч нь байсан. Лукагийн эцэг эх нь түүнийг бага үед нь салсан бөгөөд тэрээр ээжтэйгээ хамт өссөн. Лука Дончич ээжтэйгээ маш дотн харилцаатай бөгөөд NBA-д хөл тавихад ээж нь хууль ёсны асран хамгаалагч нь байжээ. Лука Дончичийн хувийн амьдрал ихэвчлэн хувийн ноцлолтой байдаг. Тэрээр Ислам загвар өмсөгч Анна Мария Голтстой олон жил үерхсэн. Тэр бага наснаасаа танилцсан бөгөөд хамтдаа одоогоор амьдарч байгаа илээ. Ингээд та бүхэндээ NBA-гийн шилдэг тоглогч болох Лука Дончичийн сонирхолтой 8 баримтыг хүргэхээр бэлтгэлээ. Лука Дончич 7 сартай байхдаа анх сагсан бөмбөгийн бөмбөгтөө тоглож байсан гэдэг. 8 настайдаа Исломны Олимпиа Любляна багт бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд бусад хүүхдүүдээс хамаагүй илүү чадварлаг байсан учраас түүнээс 3-4 насаар ах хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийдэг байв. Лука 13 настайдаа Испаний Реал Мадрид клубтэй гэрээ байгуулж гэр бүлээсээ хол Испанд амьдрах болсон. 16 настайдаа Реал Мадридийн үндсэн багт тоглож Евролигийн хамгийн залуу тоглогч нь болсон байдаг билээ. Лука Дончич Ислам, Англи, Испани, Серб гэсэн 4 хэлээр чөлөөтэй ярьдаг. 2019 онд Лука Дончич Nike-ийн Jordan брэндтэй олон сая долларын үнэтэй ивент тэтгэлгийн гэрээ байгуулсан. Тэрээр Лука нэг нэртэй өөрийн нэрийн пүзийг гаргасан. 2017 онд Лука Дончич Исломны шигшээ багт тоглож Европын аваргаар төрүүлсэн. Тухайн үед тэр дөнгөж 18 настай байсан ч чухал үүрэг гүйцэтгсэн. Тэрээр NBA дебют хийсэн 2 дахь тоглолтондоо трипл-дабл хийсэн хамгийн залуу тоглогч болсон. 2022 онд Нью-Йорк Никсийн эсрэг 60 оноо 21 самбар 10 дамжуулалт хийж 60-20-10 статистик үзүүлсэн анхны тоглогч болсон билээ. Лукагийн хөгжилтэй эрч хүчтэй зан чанар нь багийн уур амьсгалыг хэрэг байлгадаг. Тэрээр талбай дээр үргэлж инээмсэглэж багийнхантайгаа сайхан харилцдаг. Сагсан бөмбөгөөс гадна Лука Overwatch болон FIFA зэрэг видео тоглоом тоглох дуртай нэгэн байжээ.